Сайн байцгаана уу? Би бодлогын судалгаа шинжилгээний төвийн нийгмийн эдийн засгийн газрын нийгмийн эдийн засгийн шинжээч Нурмаа байна. За би өнөөдөр 14 хот 42 нэгж хорооллын талаар товчхон танилцуулнаа. Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт Улаанбаатар ба Давал хот гэсэн бүлэг тусгагдсан байдаг. Үүний дагуу Улсын их хурлын 2024 оны 6 сарын 5-ны өдрийн хот байгуулах тухай 72 дугаар тогтоолоор Улаанбаатар хот нь 14 хот 3 Давал хоттой болохоор тусгагдсан. За мөн 2024 оны 6 сарын 5-ны өдрийн хот байгуулах тухай 76 дугаар тогтоолоор нийслэлийн дагуулхад шинэ 100 модыг байгуулахаар тусгагдсан байгаа. Улаанбаатар хот нь 14 хот 4 дагуулхаттай болохоор шинээр төлөвлөгдөж байна. 14 хот 42 нэгж хороол руу шилжиж байгаагийн гол концепц нь нэг төвд хотоос олон төвд хот руу шилжих юм. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 39% нь үртэмжтэй бүсэд амьдарч байна. Нэг төвд хотоос олон төвд хот руу шилжүүлснээр үртэмжтэй байдал 91% хүрнэ гэж манай судалгааны төвийн шинжээчид тооцоолоод байна. Энэ нь боломжтой юу боломжгүй юу гэдгийг эдийн засаг болон нийгмийн талаас нь гаргаж ирсэн бодлогын судалгааны төвийн өөрийнх нь үүрэг байсан. Энэний даваа өгсөн үүргийнхаа даваа бид нэр бол энийг хэрэгжүүлсэн. Энийг хэрэгжүүлсний үр дүнгээр бол улсын хурлын тогтоол гарсан. Тэгээ энэний даваа бол одоо манайх юу хийгээ явж байгаа вэ гэхээр 14 хотоо яаж хэмжих вэ? 42 нэгж хороолоо яаж хэмжих вэ гэдэг суур судалгаануудын ажил манай дээр явагдаж байгаа.